За сайн байцгаана уу? MCT-ийн гэр бүлийнхэн тамирчид, ар гэрийнхэн аав ээж, эмээ өвөө, ах эх дүүнэр бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай MCT-ийн багийнхан ингээд өнөөдөр 2024 оны 7 сарын 16-ны өдөр бид нар Харбин хот руу одоо 8 настай хүүхдүүдийн олон улсын тэмцээнд оролцохоор ингээд 2 дахь удаага явж байгаа маа. За энэ удаагийн тэмцээний манай онцлог гэх юм бол яг 10 баг оролцож байгаа сурагтай байсан. Манайх зоондоо нэг зоонд нь 5 багтай. Манай зоонд MCT-гээс гадна Монголоос ерөөсөө нэг л баг оролцож байгаа MCT-ийн баг байгаа. Тэгээ нөгөө 4 баг маань Хятадын баг, за Солонгос, Оросын баг ирэх сурагтай сонсогдож байсан. Одоохондоо бас тэмцээний талаар хараахан мэдээлэл аваг байгаа. Бид нар ингээд өнөөдөр зам үдээр ингээд хэл гараад ирээн Бээжин Харбин доо ингээд автобусаар аялах байгаа. Тэмцээн маань 7 сарын 21-ний 22-ны өдрүүдэд эхэлнэ. Бид нар ингээд олондоо явж байгаа учраас ингээд нэг юм төрүүлж нэг хэд хоногийн өмнө төрүүлж ингээд газар үзэнгээ бас нэг хүүхдүүдтэй нэг сайхан дурсан зүтгэхийн төлөө ингээд Угнаанд Хятадаар дуусан Харбин хотыг ингээд зорж байна. За өөр ч одоо танилцуулах мэдээлэл маань гэх юм бол тийм мэдээж бид нар энэ нэг жилийн хугацаанд яг 11 сарын өнгөрсөн оны 11 сарын 9-нд явчаад ирсэн. Яг нэг тэнцэлтэйгээ хожил авч чадаагүй ирсэн байгаа. Одоо бол бид нар хожил авах. За хамгийн ихний шат нь бид нар нэг хожил авах. За дараагийн шат маань зооноос гарах төлөвлөлттэй байгаа. За тэгээд зооноос гарчих юм бол медальт байруудын төлөө тоглоно гэсэн маш том мөрөөдөлтөөр бид нар нэг жилийн хугацаанд тасралтгүй бэлтгэл хийсэн. Хүүхдүүдийн маань улссан хөлс хөдөлмөр аав ээжийнхэн зарцуулсан хөрөнгө цаг зав эдрийг бид нар бүр бүтээлтэй гаргахын төлөө нэг жил гаруй хугацаанд бид нар бэлтгэлээ маш сайн хийсэн байгаа. Байрлаж болон байрлахгүйгээр 7 хоногийн 2-3 өдөр өснөдөө мөн хуурай бэлтгэл гэх мэт бүх юмнуудаа бэлтгэлээ бол сайн базаасан гэж бодож байгаа. Тэгээд одоо энэ удаагийн тэмцээнд маш амжилттай оролцохоор тэгээд хичээж явна да. Тэгээд хоккейний бурханд ингэр биднийг яддаг болтгоо. MCT мандтугай. Хатаа сараа нэг хоногийн одоо бид л замын үдэд ирчээ. За өглөөний мэнд MCT family. За бид нар явсаар гад нэг өдөр замын үд бомтер ирсэн. За MCT. Харбин руу явхад том амжилт гаргаж чадаагүй ч гэсэн бид нар одоо явахдаа заавал амжилт гаргана. Та нар хүлээж л байгаарай. За ингээд бид нар одоо хилд аваад ирээнээс гараад одоо шилийн богд гэдэг шилийн гол гэдэг сумд ирсэн байна. Одоо оройн 8 цаг гараа. Одоо бид нар ч бараг өглөө нэг өнгөрөөж гараад ороо бараг 7 цаг гарангийн аялал хийгээ. Ямар ч байсан шилийн гол гэдэг аймаг дээр ирсэн. Одоо ийшээ нэг 4 цаг гараа яваад бид нар яг амрах буудал маань байж байгаа одоо. Ямар ч байсан хүүхдүүд маш сайхан явж байна. Ямар нэг эрсдэл юм гарсангүй. Хүүхд шуухтууд чавцсангүй. Сайхан явж байна.
За сайн байцгаана уу. Бид нар одоо Улаанбаатараас Харбиндоо замынхаа яг талд явж байна. 3 дахь өдрийнхөө өглөө босоод буудлаасаа гараад хоолндоо авахгүй явж байна. Одоо нэг 900 гаруй километр явцсан. Тэг Өвөр Монголын нутагт ирээд буудал томлоо. Одоо нэг 700 км үлдсэндээ Хятадд очиод Өвөр Монгол Хятадын багуудыг хоккейгоор одоо хожиж медаль авахын төлөө тоглолтод одоо 3-700 км л үлдлээ дээ бидэрт. Явж л байна да. Харбины хамгийн өдрийн эхний өдрийн бэлтгэл сайхан боллоо. Өглөө цайрааtka яг хүчтэй яг өөрсдөө сэтгэлээсээ л ойлгоод ойлгохгүй хараад оод. За манай MCT багийнхаа Улаанбаатар хотоос гараад өнөөдөр 2500 орчим километр яваад зорьсон газараа ирлээ. Хятадын Харби хотод ирээд анхны өнөөдрийн тоглолтууд эхэлсэн байна. Тэгээд бидэд бол замдаа болсон. Энэ удаагийн аяллаар бол бид нэр газраар явлаа. Ингээд хоёр дахь удаага ирэхдээ газраар хүүхдүүдтэйгээ газар орон нутгийг танилцуулаад ингээд сайхан аялаад ирж байна. Тэгээд одоогийн байдлаар өнөөдөр Харби хотод Орсын болоод Японы хоёр том хүчирхэг баг тоглож байгаа юм байна. Тэгээд хүүхдүүдтэй ямар ч сан дуршлаг
шалжих зорилгоор ингээд хүүхдүүдтэй өнөөдөр тоглолтоо үзүүлж байна. Орой бид нар бэлтгэл мөсөн дээрээ гарч ямар ч ихний нэг бэлтгэлээ базаа 21-нд бид нар өглөө 10 цагаас тоглоно. Тэгээд ер нь бол манай багийн хувьд бол бэлтгэлийг бол нэлээд сайн хийсэн. Нэг жил орчмын хугацаанд түрүү жилээс хойш одоо ямар ч жил орчмын хугацаанд гэрчтэй бэлтгэл хийгээд өнөөдөр ингээд нэг зарсан газараа үлцээ тий. Манайх одоо тэмцээнтэй авах гэж байна. Орох газараа ирсэн маань тэгээд одоо 1 цагийн дараа эхэлнэ. Тэгээд манайх хамгийн ихний тоглолт одоо манайх халаалаа хичээнэ.
Зөө зоригтой юу ч битгий бод миний хүмүүс ааснаа. Ой, бэлтгэл дэжсэн. Яг хингэлтэй дээр тоглож байна. Та нарын үеийн хүмүүс байна. Эмэгтэй хүмүүс өдөр адилхан байна. Гадаад хүмүүс байна. Ялгаа авахгүй лөө. Яг л адилхан. Та нар нэг дутуу юм байхгүй. За. Ажи. Бид нар эхнийхээ тоглолтыг хийгээд манай баг 5-2-оор хэлчихлээ. Би 3 гол оруулсан. Одоо өөрөө тоглоно. Өөрөө 7 цагаас тоглоно. Өөрөө 7 цагаас би ялах болно. Манайх 5-2-оор хэлчихлээ. Би 2 гол хийсэн. Хамгийн анхны үе дээр би сандраад манай баг ер нь гол хийж чадахгүй 2 дугаар үеэс тоглолтонд орж ирсэн. Бид нар хитээ сэтгэл зүгээр хажигдаж болохгүй. Баян яландаа ингэ бодож байхад ялах магадлал илүү ихсдэг. Юу гэж хэлбэлээ? Би гол хийж чадаагүй ч гэсэн манай баг хоцсон багта баяр үргэлж. Зарим шийдлүүд нь маш их хүчтэй байсан. Гэхдээ миний бодсныг одоо дараа гайг байсан. Сайн тоглосон. Тэгээд гол хийсэн. Тэнүү ээжтэй их баярлалаа. Би багтаа 1 оноо авчирсандаа баяртай. Манайх 3-1-ээр хоцсон. Манайх ингээд 3-0-оор хожиж явж байгаад айлх 1 гол хийсэн чинь би сандраад хэлсэн. Бид нэ 4 тоглоод 3 байж заанаас 2-оор гарлаа. Манайх 5-1-ээр хожлоо. Тэгээд манайх заанаас 2-оор гараад би 3 гол хийлээ. Өнөөдөр би анхны голыг хийлээ. Ура! Би өнөөдөр 4 дахь тоглолтын дээр 2 гол хийлээ. It's been a long day without you, my friend. And I'll tell you all about it when I see you again. We've come a long way. За ингээ 2024 оны анхны гадаад хэмжээнээс MCT багийн U8 настай ангил анхныгаа очлыг авч дээрээс нь анхны гол хийсэн тамирчинд хоккей спортод нөгөө бичигдээгүй дүрм гэдэг шиг одоо шаад хийдэг байгаа. Тэр одоо олон улсын хэмжээнд 24 онд шүү. Анхныгаар нь хийсэн шүү дээ түрүү жил. Тэгэд энэ сизон гарснаас шинэ сизонд хамгийн анхны гол хийсэн одоо ирээдүйдээ дурсал болж өгч байна. Тэгээд бас дээрээс нь анхны хетрик болчиход байгаас манайхаа 3 гол хийсэн. Without you, my friend, and I'll tell you all about it when I see you again. We've come a long way from where we began. Баярлалаа. Баярлалаа.
нэртэйгэн өргөж алах сайхан нүдэндээ баярын улмастай зогсон та бидний итгэлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан алдаагүй та бидний итгэлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан алдаагүй энгэртээ нар мандуулсан Зоргийн эзэдмэн Одон аавын хөвгүүдийн Одон болж гълзаараа Та бидний итгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Та бидний итгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй За ямар ч байсан бид нар 11 сард энэ Харбин хотод ирж Харбины багтаа тоглож ирсэн үе маань төвшин маань тэгэхээр бид нар бас чамтаргүй амжилт товчтой цогцолсон гэж ярьж ирсэн. Харин энэ жил бол бид нар арай өөр зорилготой бүр медалийн тоглолт хийж зорж ирсэн. Үндсэндээ нэг 8 сарын хугацаанд ялгсан сургалт маш чаргуу ихлээ бид нар бас. Тэгээд тэрний хөвшин ямар ч байсан манай хүүхдүүд маань чиглэлийн гэрэл засгаран гэрэл төвшин шиг маань эмсэтэй байгаа. Шагнал дөрөвдүгээр байранд орлоо бид нар ямар ч байсан зооноос цоод гарлаа. Дээрээс нь медалийн төлөө тоглолоо. Зоон дотор очигдсан багтаага дахиж хөл медалийн төлөө тоглоод бас 2-0 очигдсан гэсэн бас ер нь чамлахааргүй явж ирлээ. Одоо тэгээ хүүхдүүд маань одоо 2 дахь удаагийн олон улсын тэмцээн маш сайн туршлага болж байна. Дээрээс нь ур чадвар маш их нэмэгдэж нүдэн онгоож одоо Монголд очоод ямар бэлтгэлийг сургуульд хувийн бэлтгэлээ багийн бэлтгэлээ бүгдийг маш сайн ойлгосон баг гэж найдаж байна хүүхдүүд харахад. Тэгээ ямар ч байсан бид нар түрүү жилийн 11 сар тоглосон Харбины багуудаа бүгдийг ямар ч байсан хоцсон. Тэгээ Бээжингийн 2 багт л очигдлаа. Тэгэхээр яг миний зорьсон зорилго маань ерөөхдөө нэг 90 гаруй хөвтөл бүтлэх гэсэн үг. Тэгэхээр ямар ч байсан энэ тэмцээнээр маш том нэмэгч олж авлаа. Одоо түрүүний хэлдгээр би ярьсан. Яг багийн спорт яг юу шаардлагатай энэ өсвөр настай 6-аас 8-аас хүүхдүүдэд ямар хөвгөлтэй багтаа чигчтэй байх юм. Ямар дасгалуудыг хийх гэдэг нь бас дахиад суралцчаад авч дөрөв жил тахтай. Тэр энэ удаагийн аялал маань бас сайхан яваад ирлээ бид нар дээрээс нь хүүхдүүд маань хамгийн гол нь бүтэн багаараа тоглолоо бэлтгэхийн төлөө тэмцээний дуусгана гэдэг маань маш чухал. Тэгэхээр энэ нь зорьсон зорилго маань нэлээ арт залхам алхам арцаар ер нь явж байна даа. Хүүхдүүдтэй амжилт үүсгээд дараагийн тэмцээн оролдоо. Эцэгчүүдэд маш их баярлалаа. Одоо эцэгчүүд байхгүй манай баг бас хэцүү шүү дээ. Би энэ одоо хүүхдүүдийг зангидаад ганцаар авч явна гэдэг бас хэцүүсэн. Одоо эцэгчүүдэд маш их баярлалаа. 10 оны хүүхдүүдтэй цаг зав гаргасан. Дээрээс нь миний багт орж ажилласан тасалж удагч. Монголдөө хоёраа хорт энэ хоёроо гортоо маш баярлалаа. За тэгээд ямар ч зүйл ихний хэлжиндээ хүүхдүүдтэй баяр хүргэе. Маш сайн тоглолоо. Тэр нь бол өмнө зорилго тавиад явсан бид нар өмнө Харбинаас буцлаа. Тэр зорилгоо ямар ч юм биелүүлээд бараг 100% та ерөнхийдөө биелүүлсэн гэж бодож байна. Тэгээ би бол өөрийнхөө яг хүүхдтэйгээ одоо яг эцгийн хуваар биш нэг багш тасгалжуулагчийн хуваар гэсэн тэрийг өмнөх алдсан алдаануудаа бол ерөнхийдөө зассан. Тэгээд
доогуур боломжийн хааж ирснийгаа ерөнхийдөө дээгүүр их гол алдсан. Тэрийг энэ жил ер нь засна гэж бодож зорилго тавьж бэлтгэл хийгээд ямар ч байсан дээгүүр хоёр гараа маш сайн сайжруулъя гэж хичээсэн. Тэрийг ерөнхийдөө даваа боломжийн ер нь бол засагдсан. Ер нь сая бол боломжийн тогтсон би бол өдөө бол боджээ. Тэгээд ерөнхийдөө ерөнхийдөө санджуулж баяр сайхан бас хэлэх байх өөрөө. Тийм байна. Тэгээд хүүхдүүдтэй бас дахин баяр хөөр сайн тоглолоо. Тэгээд бидэнд бас өшөө илүү хичээх, өшөө илүү одоо төвчээрийн асуудлаас их яригдж байна. Тэсвэр төвчээр их хэрэгтэй байна. Хамт явсан эцэг эхчүүдтэй бүгдээр нь бас маш их баярлалаа. Хүүхдүүдээ бүгдээрээ тулцаахан дэмжлээ. Миний ярьдаг шиг бэрхшээлтэй байсангүй бас их сайхан явж ирлээ. За сайн байна уу? MCT гэрүүлээ. За манай айдлын хүү 12 хэдэн би одоо гэрээсээ гараад 12 13 өдөр явцсан байна. За бид нар гарахтаа вагон дотор ярьсан үгээс бол одоо буцах замдаа вагон дотор ингээд сэтгэлээ. Аяны богц дүүрэн яриа өөрөө ихтэй дараа жилийн наадам даан цол байна гэсэн шиг яриа өөрөө эргээд суралцах юм ихтэй харамсах зүйлж бас ихтэй баяр хөөр гоногсон 13 хоног их өндөрлж байна. Одоо бид нар Тануудаас Улаанбаатарын чиглэлд ингээ вагондоо суугаа явж байна. Өглөө 9 цагт их орондоо гоо. Тэмцээний сонин сайхан гэх юм бол яг манай багш нарт тэр хүүхдүүд тэр бүгдээрээ л дорд өгөлт хийсэн баг. Яг амжилт үзүүлсэн гэж бид нар өөрсдөө бодож байгаа. Яг шагнал 4-р байранд орлоо. Тэгээд эх жил одоо дараа жилийн наадмын даан цол өнөдөг шиг эх жил яг бэлтгэдээ хийж байгаа. Дахиад нэг медалт байранд төлөө үзэхээ одоо зорилгоо тавиад ингэ боцож байна. Тэмцээнээс эхний 3-т орсон бест 3 баг бол үнэхээр бас шиддэг 3 баг байлаа. Бээжингийн 2 баг ирсэн байна. Оросын 1 баг ирсэн байна. Хабаровскоос тэгээд тэр хоёроос яалтч жоохгүй уур чадварынхаа хувьд бол жоохон дутмаг байлаа. Тэгээд 1-2 онооны зөрүүтэй л медаль алдчихлаа бид нар. Гэтэ яг бид нар 4-р байранд ороод тэмцээний зүгээс бид нар хүүхдүүдээ маань урамшуулад нэг дурсгалын медаль өнөөхөө зүгдээр шагнасан. Манай хүүхдүүд бүгдээрээ сэтгэл өндөр байгаа шүү дээ. Одоо хожигдсон тийм юу байхгүй. Яг тэмцээнийгээ дуусгачаад жоохон харамсч ирсэн боловч одоо бол сайхан эргээд бодоход 1-2 өдөр өнгөрцөн байна. Маш их юм сурсандаа аюу их онцорхоод байж байгаа. 1-р тавт, 2-р тавт, 3-р тавт за тэр байтугай Монголд яваагүй хүүхдүүд бид нар маань хүртэл тэмцээн үзээд, лайв үзээд гоё дурсамжтай болсон болов гэж бодож байгаа. Тэгээд ямар ч байсан очиод одоо ингээд нэг хэсэг амрах баг. Тэгээд 9 сарын 1-ээс сезон эхлэхээр бид нар Монголынхаа дотоодынхаа тэмцээнд бол бид нар бол за U8, U10 наснд бид нар нас дэвшиж орно. U8 наснд маань бол нэг өсөлтөх багууд нэг ховор байдаг болохоор бид нар U10 руу дэвшиж орно. Адилхан бол бид нар U10 дээр хүрэл медалийн бодол ажилласан бол энэ жил бол финалд нэгсэн тийм зам зорилготой явж байгаа. Дотоод тэмцээнд бол тэгж оролцсон. Тэр бол зорилго одоо тушаал гэх юм уу те. Хүүхдүүд маань бол тэмцээн болон баг болцгоолоо гэсэн саяны тэмцээний юунаас харж байхад бол тийм итгэл мөрөөдөл төрлөө. Тэгээд дараа жилийн гадаадын арга хэмжээнүүд гэх юм бол яг багийн удирдлагууд эдгээр бол сая тэмцээнээс ирж явахдаа ярилцлаа. Дахиад Харбин байж болж байна, Бээжин бас байж болж байна. За энэ ойрхон Улаанбаатар Оросын чиглэл рүү бас байж болж байна. Ер нь бол дэлхийн нийтээр U8 нас гэдэг бол ер нь төгшин бол ер нь ойролцоо юм байна. Яг тийм ур чадрын дүр одоо яг бид нар U18 ч юм уу насан туршидын баг ч юм уу тэр өндөр зэрэглэлийн багуудтай бол ингэж ойрхон тоглохгүй л дээ. Доороос 5 гол 10 голын зүгтээ бид нар хожигдох байх гэдэг тийм юутай байгаа. Ялч чансаа нугасаа тэр насан туршидын шиг маг байна. Дивизион 4-т байдаг болохоор сая 3 руу орсон. Тэгэхээр манай хүүхдүүдийн U8 насны ангилалд бол бид нар бол ер нь бол дэлхийдээ үзэхэд бол ер нь бол ойрхон юм харагдсан надад. Одон бид нар ч гэсэн ингээд буцах замдаа ярьслаа өгөөд
Энэ Монгол хүмүүсийн ур чадвар, урам зориг, итгэл үнэмшил юун дээр харагддаг гэдэг яг нэг юм нэгдэл. Яг энэ омогшил одоо юун дээр те яг бид нар гулах ур чадвар, шавьтай ажиллах тасаа хувийн ур чадвар эдгээр нь жоохон дотмог байгаа ч гэсэн бидний нэг давуу тал байгаад гэдэг. Хүмүүсийн нүдний гал гэж юм байдаг. Тэд нар бүгд ингээд юм сэргийг байгаа. Тэр нь гал нь хожигдсон ч нэг гал нь бөхөөгүй, унтраагүй, гониглаагүй. Ингээд нэг юм хортоо шалтаа. Тэгтээ зөв хортоо шалтаагаар л тэмцээнэ өндөрлөөсөн. Тэгээд дараа жил маш амжилттайгаар дахин үзэх болно. Хүлээж байгаараа бид нар бэлтгэлээ гэдэг. Нэгдүгээр бичлэг дээр манай хүү тэгсэн. Одоо хоёрдугаар бичлэг дээр бид нар л тэгж ярьсан хөөстэй. Дахиад бэлтгэлээ гэдэг дахиад бест 3 багтаага медалийн дунд цацтахаар очно бид нар. Хаач даралтаж болно. амжилтын их үндэс болсон энэ медалаа угаатай. За ингээд нэг хийч яа дээрээ төсч. Бүгдээр асгаж байгаа шампанс гэсэн байгаа амжилт нэг баян оргилж байгаа болохоо энэ оргилдон дарсан. За 3 2 1